Хамтдаа чимээгүй цагаа эхлүүлье. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв өөрөө өөртөөгөө ярих нь. За Библийн ишлэл 1-р Петр 5:8. Эрүүл ухаантай сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хин нэгийг залхихаар хайж буй архирах арслан мэт гитэн явдгаа гэж. За хамтдаа залбираад эхлэе. Эзэн минь ээ, тэгээд би таны үгнээс суралцахаар ирлээ. Тэг өнөөдөр бидэнтэй та өөрийнхөө үгээр яриач гэж залбирч байна. Амен. Бидний хамгийн чангаар сонсдог дуу хоолой бол бидний өөрсдийн мань дуу хоолой байдаг. Бидний доторх дуу хоолой намуухан хэдий ч маш хүчрхэг. Өөрөө өөртөөгөө ярих бол унтаагүй үедээ бидний төрлөхөөсөө хийдэг зүйл юм аа. Энэ нь давтагдах чанараасаа болоод ухамсарыг маань хэлбэржүүлэх чадамжтай. Бидний дайсан бол устгагч нэгэн. Тэр бол хүүхэд байх үеэс минь хотлоодыг авч ирэхдээ дуртай нэгэн бөгөөд улмаар эдгээр худал итгэл үнэмшлүүд бол үнэхээр үнэн гэдэгт биднийг итгүүлдэг. Эдгээр дуу хоолойнуудыг бид ялгах чадвартай юу? Хэрэг бид бүтээгчтэйгээ санал нийлэн өөрсдийгөө аимшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн гэж дуудвал яах вэ? Бид өөрөөр амьдрах болов уу? Бодох арга замаа өөрчлөх нь алсын харааг тань өөрчилдөг ба энэ нь юу хэлэх болоод хэрхэн аашилж аяглахыг тань өөрчилдөгөө гэж. Өөртөө итгэх итгэлийг өсгөн сөрөг сэтгэл хөдлөлийг хазаарлахад эергээр өөрөө өөртөөгөө ярих нь хүчирхэг багаж хэрэгсэл болохыг хүмүүс улам илүү мэддэг болж байна. Энэ бол өөрчлөлтийн гайхамшигтай стратеги юм. Эдгээр нь өөртөө итгэх итгэлийг минь дэмжин сэтгэл санааг маань сэргээн стрессийг үгүй хийж зүрхний эрүүл мэндэд тустай. Эергээр өөрөө өөртөөгөө ярихад мэрэгсэн хүмүүс улам илүү өөртөө итгэлтэй, идэвхтэй, үр бүтээмжтэй байх талаар боддог хүмүүс байдаг. Бурхан бидэнд амийг, бэлгсэн амийг өгөхөөр биднийг бүтээсэн. Өөрөө өөртөөгөө ярих яриач нь танд бэлтгэсэн түүний төлөвлөгөө үгтэй нийцэж байна уу? Өөрөө өөртөөгөө ярих сөрөг яриа нь өөртөө итгэх итгэл, амьдралыг үзэх үзэл, эрч хүчний хэмжээ, харилцаа, тэрч бүхэл эрүүл мэндэд тань нөлөөлдөг. Толгоон дэх тэр сөрөг дуу хоолойг нам гүн болгон амьдралдаа амийг бас үннийг өгүүлэх цаг ирээд байна. Өөрөө өөртөөгөө ярих яриа чинь маш чухал. Өөрөө өөртөөгөө ярих, сөрөг ярианаасаа салах цаг гаргавал яах бол? Тэгээд бодол санаа үгсээ түүний хүчээр дүүрэн үнэнтэй нийцүүлээ гэж байна. За Библийн ишлэл Дэд хууль 30:19. Би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон чиний өмнө ам ба үхэл, ерөөл ба хараалыг тавья. Чи бас чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож, эзэн бурхнаа хайрлан түүний дуу хоолой дуулууртай байж, түүнээс зуурч бай. Тэр нь чиний амьдрал, өдөр хоногуудын чинь урт юм аа гэж. Ром 12:2. Энэ үеийн явдал нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун. Тэгвэл бурхны сайн тааламжид төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно гэж. Амен. Тэгээ бүгдээрээ хамтдаа амийг өгүүлдэг байцгаая. Бурхан ивэг